Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэс Петролиум, ухаалаг хэмнэлт, урагшлах амьдрал. За бид нар одоо Хинтээ аймгийн бас нэгэн онцгой хамгаалалттай бүсэлдэг болох Бурхан Алдуун ууланд ирээд байна. Хөвдийн аймгийн Мөнгөн морьт сум. За нэг хэсэг нь болохоор Төв аймгийн захиргаанд хамаардаг. За нөгөөд нь Хинтээ аймагт хамаардаг. Ингээд Төв аймгийн Мөнгөн морьт сумын Хинтээ аймагт Хэрлэн голын замаар явж байна. За Хэрлэн голын энгийн хамгаалтын бүс 200 м гэж бичиг байна. За тэгээд Хэрлэн голын шугуу дотор явж байна. Цагаагаар сайхан. Янзын гой байна. Харин бороо ус ихтэй. Байнгын ус шавар туушж явж байгаа. Тэгээд яг доогоороо жоохон ордсон. Тэгээд дээгүүрээ сайхан туут явж нөө. Хинтээ нурууны доонд Хинтээ аймгийн өмнө дэлгэр сумын нутаг дотор Бурхан Алдуун уул руу очих, босгын даваа руу очиж байгаа. За энэ бол бас нэг гайхалтай сайхан өвөрмөц байгальтай. Тэр тусмаа илүү одоо байгалийн үзэсгэлэн дэндсэн гэвэл бас нэрлэхээр гоё газар юм аа. За тэгээд урд нь бол энэ Бурхан Алдуун уул руу өвөл ирж ирсэн. Бас урд нэг удаа онгоцоор дээгүүр нь нисэж ирсэн байж байгаа. Яг ингэж зуны цагаар ингэж туучиж шавар намгын дундор нь туулж явж ирсэнгүү л дээ. Тэгээд нэг иймэрхүү өндөртөө торлог гэж нэрлэх юм уу да. Модлог ургамал зүгээр зүлэг шиг ургасан байна. Надаас өндөртэй. Надаас өндөртэй. Энэ уулын хөндөй, уулын өксүр бэл тэр чигээрээ ургасан. За тэгэхээр нэрсний их орон байж байна. Нэрс бол өстой. Сая машинтай явж байхад замын хажуугаар нэрс байнга л харагдаад байлаа. Нэрс чигтэх ургад юм байна, үзээлцэх ургад юм байна, хадах ургад юм байна. Жимсний их орон юм аа. Бас харагдчихад замын хажуугаар явхад бас зөндөөлөх байна. Тэгээд сая бас бороо бидэн сайхан ширүүн дайрж өгөөд одоо сайхан буцах хувц маань буцаад нэг хатах маяганд орцсон. Явж байна. Шавар шалбааг өөрөөсөө зэрлэг. Зүүн цагаар ирэхэд ирнэ. Ихэд сайн тонголсон машинтаар ирэхгүй бол бид нар бол одоо нэг хүнд аяллаа моциклтай явж байгаа учраас бас машин сайн явж байна. Тэрс ер нь бол бас шавар шалбааг нсэн холаад бас хад чулуу. За тэгээ энэ ер гол уснасаа айгүйх одоо бартаа гард юм байна. Тэгээ энэ торлог уу энэ модлог ургамал нь өөрөө устагаж ургадаг болтой юм. Ерөөс ингээл энэ хаавс ус байгаа газар бүх газрууд энэ торлог ургацсан байж байна. Тэгээд энэ устагаж ургадаг учраас энэ дундуур туучж явна гэдэг бол үнэхээр техникийн хүч хүрэхгүй үйл олон болохоор юм байна. Тэгээд бас сайхан байна. Эзэн Чингис хаан маань одоо ах дүүстэйгээ энэ уулан дотор найсаас өөд сэргээ мал сүргээ бэлчээж амьдарч нөгөө нуус төвшин дээр гардаг загас жарахаа гүхтэн барьж ан өрөө хийж тийм ээ нөгөө салхин дээрээс нь өд бутартал шувуу намнаж за тэгэл одоо Монголын нуус төвшин дээр гардагчлан нөгөө энэ шугуурууга энэ том шугуунууд руу зүхтэж орж дайсан зүхтэж орж гэл байсан гэл бодохоор Чингис хааныхаа эзэн Чингис хааныхаа гიშгсэн мөр даран гიშгэж байгаа юм. За мөн одоо уул овоон дээр тангаргаа өргөсөн Бурхан Алдуун уулын орой дээр гарахаар иргэний хувь зорж явна гэдэг бол сайхан хэрэг бай сайхан санагдаж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэс Петролиум, ухаалаг хэмнэлт, урагшлах амьдрал. Таарлаа. Та өөрөө танилцуулах. Би Дорнод аймгийн засаг дарга Бадамсүрэн. Тэгэхээр Дорнод аймгийн засаг дарга энд юу хийж яваа вэ гэдэг бас сони асуулт гарна л да. Дорнод аймгийн хувьд бол усны хувьд нэлээд асуудал болсон. За тэгээд зээр гөрөөс харангадж байна гэдэргээл асуудал болсон. Засаг дарга бас ажиллаж байна уу? Тэгээ энэ жил ер нь бол Монгол улсын хэмжээнд их онцгой халуун жил болж байна. Тэгээ үүнтэй холбоотойгоор байх тэгээд байгалийн хүчин зүйл дээр нь хүний хүчин зүйлч бас байгаа. Тэгээ үүнээс шалтгаалж одоо Дорнод аймгийн маань хувьд сүүдийн ер нь олон жил тохиолдоогүй юм Хэрлэн голын ус их хэмжээгээр татарсан, зарим газараа тасарсан. Тэгээ ногоон замаг ихссэн. Бүр одоо ер нь голын урсгал бол усны өнгө
одоо өөрөө урсдаг бол энэ бүхэлдээ одоо ногоон замгаар урсаж байгаа. Тийм учраас бид нэр Дорнотын ард түмэн их сэтгэл зовж байна. Нутгийн иргэдийг санаа тавьж байна. Ингээд аймгийн засаг даргын хувьд өөрийн биеэр энэ голынхаа их хүртэл явж байгаа. Тэгээ одоо мөнгө мөрт суманд ирж хоноглоод тэгээ бид нар энэ бурхан алдууныхаа одоо өөрөөс их авдаг энэ богдын гол тэгээ цаанаасаа их авж байгаа хэрлэн гол маань хэрэг одоо толгой уулын орчмоос их авж байгаа. Энэ голынхаа орчимд очиод ингээд буцаж явна. Гол тасалтайгаа шалтгааныг л хайж хүмүүс юм. Тэгээ ер нь яг үнэн бодиттой юунаас болж ийн гэдэг бид нар өөрийн биеэр нүдээр үзэх зорилгоор явчихна. Ер нь одоо нүд үнэн чих худал гэдэг 1000 сонсгоор нэг үзэгдэх. Тэгээд За ингээд Дорнод аймгийн засаг даргатай бас явж явах үед нь таарлаа. Бултгад аймгийн нэвтрүүлгээс Дорнод аймгийн тэр сум бөөр нуурын сав газруудаар за тэр хилийн дагуу бурхан баримл хөшөө за хилийн заставын дагуух тэр Дорнод Оросын хилийн одоо хятадын хилийн иргэн тойрны үзэсгэлэнт байгалыг ус үзүүлэх гэж төлөвлөж байгаа. Тэгээд энэ жил амжих юм уу эсвэл эх жил байх юм ямар ч үзүүлэн тэгээд тантай бас танилцсантай та тав дараачуудад танай аймагт танилцуулсан. за баярлалаа. Дорнотод тавтай байрлалаараа урьж байна. За. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэс Петролиум. Ухаалаг, хэмнэлт, урагшлах амьдрал. За бид нар өчтөр орой хинчээ ирж хонсон тэгээд агаас салхин сайхан унтаж ямар игээд ирж хончоод орой эртгээ унтаад өглөө 6 цагт за 4 цагт ирсэн 5 цагт ирсэн 6 цагт ирсэн манан хавраас хаашаа халтгаар 1 метр орчим зайд ирсэн юм усан бужигсын ширхэгтэй одоо манангийн ширхгийг ус амьдралдаа анхудаа харсан ингээд агаа майхан дотор за тэгэл гараад ирэхэд ингээд гард баригдмал шихуу тийм ширхэгтэй манан бууцсан битүү цагаан байсан. Тэгээд юу яа манан жоохон буухаар дийжлээ даа гэдэг. Манан буухыг хүлээсээр байгаа. Тэгээ 10 цаг өнгөрчлөө. Байгаль бол үнэхээр сайхан, агаар бол үнэхээр сайхан. Энэ дотор ингээ ирээд гуцаад өвсөд майхныхаа нэгтлэг онгойлгоч хөвдөж яхад бол цол өвс үнэртэй. Гэхдээ тэр нэг хашил хөдлөгдөг хажим муухай өвс биш. Бүү нэг юм тансаг нэг аг гангийн үнэр нь байна. Цэцэгнүүдийн үнэр байна. Үнэхээр өстой тансаг юм аа. Одоо энэ ууларгаа өгснө биднэрт 18 км цай үлдсэн байж 18 км босох энэ даваагаас одоо уулынхаа ёроолт хүрчээ тэгэл дээшгээ өгсөнтэй Чингис хааныхаа одоо энэ дундуур морьтойгоо ахиж явсан тайчууд татарчуудаа тэмцэж явсан энэ талбай дээр их Монгол улсыг байгуулахад нөлөөлж чадсан энэ их энергитэй орон зайд тэр зогсож байгаа одоо их баяртай байна. Тэгээ сайхан байна хон зэмжүүд. Тэгээд уул ус байгаль нь яасан сайхан. Ингээд ерөөсөө миний ардуур бол ингээд нэг метрээс 2 метр хэмжээний битүү торлог энэ хөндөй тэр чигтэй байгаа. Дундуур нь явсан ганцхан замтай. Тэгээд жимсчдийн зам гэдэг энэ дээшээ нэг бас жижигхэн зам байж. Тэгээд уул руу явсан замтай. Сайхан хангаа юм аа. Тэгээд Чингис хаан маань ийм сайхан хангаад агуу жимсэтгэлтэй болж ганц энэ ертөнцийн одоо юу Монголыг биш дэлхийн дайдын хэмжээний сэтгэдэг болсон гэхээр урч нь орой ч гэсэн сэтгэл тогтоод янз бүрийн бодож илээ ном харъя гэсэн ном харж болсонгүй. Янз бүрийн бодсоор гал унтлаа. Тэгээд одоо ингээд бурхан халдун уулын аяллыг үргэлжлэл үзцгээе. За ингээд явсаар хагаад замын бартаа өксөр хоёр бол нэлээд мундаг юм байна. Тэгээ явсаар хагаад одоо энэ босго тэнгэрийн даваа буюу босгын даваан дээр ирж байна. За энэ бол эртнээс нааш зарлагтай байдаг. Босгын даваанаас цааш хар хүн хатан юм хоёрыг битгий өнгөрүүлээ гэсэн юм зарлагтай байдаг. За хар хүн гэдэг нь ганц хар гэдгийг хэлж байгаа юм шүү. Ер нь харийн хүмүүсийг битгий харуулаараа. Энэ бол одоо Монгол хаадын хөлгийн нутаг юм шүү. Гэдэг утгаараа. Хатан юм гэдэг нь ер нь эндээс цааш эмэгтэй хүн битгий гаргаа гэсэн. Тэгээд энэ дээр эмэгтэйчүүд сүү цагаа байдаг одоо хайрхан руугаа өргөөд за тэгээд энд үлддэг. Энээс цааш дан ирчүүд явдаг ийм одоо учиртай газар байгаа маа. Тэгээд хөрхи хардаа татсан чинь мартад араандаа хийж байна. Хан хинтийн тусгай хамгаалттай газар, хан хинтийн улсын тусгай хамгаалттай газар гэдэг алдарт босгын даваа энд байна да. За тэгээ энэ самбар дээр юу гэж ütсэн байт юм бэ? Нэг харч. За Хинтээ аймгийн улсын тэргүүний өмнө дэлгэр сум. Өмнөний дэлгэр хаан минь нөгөөд дуу байдаг. Батэрдэн авраг зураг тавьсан байна. За өмнө дэлгэр сум яа харахгүй. Бахархал да 5000 ойн сан 546282 гай талбайтай. За үүнээс
Энэ тусгай хамгаалалтын газар нутаг 316 мянга, сумын эмчлийн онсон, эзэмшлийн онсон 230 мянга. За тусгай хамгаалалтын газар нутгийн хуулиа бас бичсэн байд юм байна. За Бурхан Алдан хэрлэнгийн онгон бүс гэж бичсэн байна. За тэгээ энэ төлөд нөгөө Чингис хаан Өрлөг Жанжин баатруудаа Бурхан Алдуунда одоо мөрөхөөр ирж ирсэн байх та. Тэгээд энэс цаашгаа одоо ингэ Чингис хаан хичнээн 100 баатраа дагуулаад энэ ууландаа мөрөх гээд ирж ирсэн гэхээр мундаг сайхан юм. За нөгөө Хэрлэн гол маань энэ байна. Монголын нууц товчон дээр гардаг хэрлэнгийн шугууд шургаж нуугддаг. Бурхан Алдууныхаа шугууд нуугдж тайчудаас нуугж исэн газар. Тэгээд бүгд энэ л байгаа хэрэг. Одоо тэгээд яг чухам айл газрын эрдэнэсний судлаачид нь судалсан баг. Айнтны сайхан ширээ сандал боржин чулуугаар сүүлийн үеийн өнгөт боржин чулуугаар ятсан байна. Энэ дээр нь одоо суух гэсэн чи энийг юм хар юм юу басгацсан юм бэ? Жимсаа нэрсэс гайч. За энэ дээр суул өмдгөө болох юм байна. Хааны суудал дээр шууч биш юм уу? Нэрсэс гайч. Цагаамаг урсан байна. За гэхдээ энэ цагаамагны энэ ягаан салиатыг нь идэж болдгоо маа. Ягаан салиатыг нь идчихэр болохгүй ч. Ой сайхан юм ицсэн шүү дээ. Нацныхаа тийм байх нь шүү дээ. Юугаа тэгээд энэ дотор нь хог гэж хэлээ. Хог муу юм. Энэ одоо сүүлийн үед тань хүмүүс хаа явсан газар бүгд хог хайхаа байсан. Энэ одоо сайхан санагдаад байгаа. Ер нь хог болсон бос тий. Энийг мотоциклтраа явж байгаа тийч. Авч хайчих. Өөш урд той зүгч одоо хаана вэ? Энэ юм шиг үү те. Тэгэхээр одоо хаана аллаас нь мөрөх хэрэгтэй юм болоо. Урдаас нь хойш. 10 урагчиж. Нөгөө 10 өргөсөн чинь нөгөөх нь урагчиж. Хаагван. 10-аатай цуг ирсэн хааг баг тийм те. Талбай, тарийн талбай дээр байдаг хааг 10 энэ урагцсан байна. Энэ булаан бод урагцсан байна. Үүс хас. Будаа ургаад. Үүс будаа өргсөн чинь нөгөөх нь урагцсан юм байна л да. За. Алтан сайхан гамаар өчтөж явах л доо. Ажил үсэг нөөдрөст аян зам юм өрчөдөг хөтөн болоо байна. За ингэж босчин даваа. Харин муу санаатай хүн байна уу энэ ч. Үлдэх нь шүү. Эсвэл эрлээ цөрлөө царийн итгэлүүд байна уу? Үлдэн шүү. Өвөр Монгол орно шүү. Өвөр монголч яахад цусны монголч шүү. Яг тэр жил нөгөө эдгээр нэг хэдэн өвөр монголуудыг сөхрүүлээ суулгацсан. Томроод те. Босхгүй л те өвөр монголч яалч монгол шүү. Манай нэг өвөр монгол найз тэр гомдоод байдаг шүү. Танаа монгол дээр такси уурахаар аама хужаа гэдэг юм. Би монголоор яриад байсан тийм чамшгүй маа хужаа гэдэг. Дандаа илүү мөнгө нэгдэг гэдэг. Тэгээ би монгол хүн шүү дээ гэдэг. Өнөөс 10 өргө хуваагдсан учраас уг нь бүгдөө л монголч боллоо. Тэгээ Шинжаанг нь Ордос, Цахар юу гэдэг чинь бүгд л монголчууд юм байна гэсэн ууг нь урагш байгаа. Тэ. Тэгээ тэрийг нөгөө цахиа гэдэг үгийг цихва гэсэн үг энэ төр гэсэн чинь тэгээд яг угсааг нь хайх юм бол ядад биш бас л монгол угсаа л хүн байл шүү дээ. Өнөө хилийн урд талд үлдчихээр нь хятад болгочод байгаа болохгүй шүү дээ. За ингээд цаашаа өргөжлүүлээ. Давнаас цааш газар угүй гэдэг шиг Чингис хаан хин дайдаг эзэлчээд тэгжсэн гэсэн. Далайн ирэг дээр Японд ангисан ирэг дээр Солонгосыг эзэлчээд үүнээс цааш газар угүй гэж хэлчихээ. Тэгээс үүлд нь харин тэр цаана Японы арлаг байдгийг мэдээд дахин дайнд орсон байдаг. За тэрнтэй адилхан Бурхан Алдууны өксөр замын одоо дээд овооны дунд овооны доотлын овоон дээр ирлээ. Хамгийн тулс хэсэг. Тэгээ энд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлаг 2009 10 оны 9-р сарын 20-ны өдөр чинь Элбэгдорж ерөнхийлөгчийн зарлаг юм байна л да. Элбэгдорж ерөнхийлөгч 9 онд гарч ирсэн. Тэгээд ингээд зарлаг гаргасан байна. За Бурхан Алдуу бол ийм түүх дулаа. Тэгээ энэ уулыг одоо ЮНЕСКОгийн соёлын өв бүртгүүлж аваарай гэсэн ийм зарлаг гаргаж ирсэн байна. За тэгээ Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлаг энд доотлон ухаад авцсан шүү дээ. Бүр ингээд зориултын ингээд дөрвүүлж юмар ингэж яг хэрэг болгож өгсөн байна. За тэгээд энэ Бурхан Алдуу ууланд яаж явах вэ? Чанга дуу чимээ гаргахгүй, гал түл асаахгүй,
холбогдох хууль дүрм анхаарлыг дөрвийн сахин за хүн бүр тахилгатай хайранд хүрэх шаардлагагүйгээд хүнлэж хатуудах аваас алсаас үсгэлээрээ уулын хормоо болон түүнээс дэш овооны орчим хойг хаягдаа ил задаа хаяхгүй байх хэрэгтэй. Хадаг татцаг үехгүй байх. За энэс энэ бас иргэл чинь ухаад авчижээ. Энэ Чингис хааны Юнус энэ бурхан алдуу уулыг соёлын өвд мөртгэж авсан тухай бичиг байна. Тэгээ энийг бас ухаад авчиж. За нэг иймэрхүү байдалтай бурхан алдууны яроолт ирлээ. Бороо орж эхэллээ. За одоо тэгээ борооны цуваа аваагүй юм шүү. Ингээл гүрийгээ норсож байсан яасч байсан ингээд гүрийгээ атгачээ. Энэ даньсны их орон байна уу? Ингээд битүү ургасан. Ухаалж сахаж. Битүү ургасан байна. Хүү. За тэгээ нуулынхаа дундлын өндөр миний зүгээр ажиллаж харж байгаа бол энэ бол доод овоо нах гэж би бодод байгаа. Тэгээд дунд овоо гэж байгаа. Дээд овоо нь мэдээж одоо хамгийн дээдлийн гороо дээр байгаа ах гэж бодод. Энд нь эдээ цагаас сүү идэ өргөдөг болтой юм. За энэ бол бүр дээр үе одоо хүрэл маягийн тогоохын хүрэл зэс оролцсон тогоох энэ хуучин тогоохоо. Тэгээ энд нь болохоор хүмүүс цай байж хайчжээ. Уг нь одоо эдээ будаагаар өргөдөг бах. Тэгээ овоо нь тахлаг хийдэг овоо нь бас энд байж байна. Тэгээ энд овондоо сайхан мөргөөд Монгол улсын мөнгөнд тэмдэгт 1000 төгрөгийн ингээд энэ өөрийнх нь өртгөдийн 1000 төгрөгөөс илүү өртгөр Монгол улс үйлдвэрлэдэг. Тэгээ ингээд мөнгө төгрөгөө ингээд хайчих энэ ингээ бороо усанд ялзраад илжрээд энэ Монгол улс эдийн засгийн хямралын бас нэг шалтгаан энэ л дээ. Одоо дэлгүүр түүзүүр задгаа мөнгө огт байхгүй жаа ингээл өргөө тавьчихдаг. Би одоо уулаа ондорс юм ахвас айд өвчөөс буцаагаа тавьчихдаг. Тэрс одоо энэ аймгийн засаг дарга, сумын засаг дарга тэр захимж гаргаад энэ уулаа онд өргөцсөн байгаа мөнгө төгрөг хийснэг ахуулмаар аваад буцаагаад гүйлгэнд нь оруулмаар л байгаа. За ингээ цаашаа өргөжлүүлээд дунд оороо явцгаая. Ваа бөөрлцэн. Бөөрлөж өстө бойттой амьдрал дээр би Монгол байдаг мөх гэж бодсон шүү дээ. Ингээ түг байхдаа өөрөө ч гэсэн гадар өргөстэй юм байна. Бөөрлцэн. Бөөрлцэн. Гой болцсон бөөрлцэн ба. Энэгээр яг нэг хүмүүсийн замдар болохоор түг идчих чад тууч нүч. Үлдэхгүй нэр. Өлөн шүү дээ. Энэ нэр. За би одоо ахуулдаг. Воо онцоо чүчээр унаш. Гүр би авч. Амар моцсон ингээ өөрөө онцтой юм байна. Ямар өргөстэй юм. Тэгээ. Малина энэ. Ингэж урд юм байна хараа. Бөөрлцөн. Яста. Амар хогцсон юм байна. Миний л зүрх дэлбэрээд амаагах гэж. Тарган мөдүүд өвлжингээ авсцсан байна. Тэгээд ялгар хүрдэг. Яста нөгөө биений бодис үлцээ. Амар ихтэй багш ялгар хүрдэг. Энэ хайлссан нөлт норсон. Тэгээ одоо яах вэ? Нэг зөрсөг яаж ичээ гарандаа гэж тал. Махигаа тэгш хүртлээс би бас мя. Манай хосоо Баатар хоёр дээр надаас төрүүлээ яваад байгаа. Тэгээд хөгшин үнээс доор ороод тэгэл явах. Тэгтээ энэ рүү бас мангар огцсон юм байна. Өгшөө илүү огцсон байгаа гэж хэлсэн. Тэгэхээр би одоо их л доор нь л мяарад ах шиг байна да. Хуг нь бол дээр гарч мяарах хэрэгтэй гэсэн баг. Байгаль бол үнэхээр гоё энэ ургал урлыг хараа хэвээр. Энэ одоо ямар ч өөрөөр байцаа манжинлоо шиг юм ингээл урцсан баг угаарна үчээр доорноо төмс өгцөө шүү дээ. Үгүй юм аа. Зөв нэг эрдэс гүнэртэй ийм хормолцонтой бай. Дараачин гоё байх юм шиг. Сая анис мойл гэл мойл гэж тууж байна. Тэс за энэ нөгөө юу вэ? Чонын воо. Биш үрлэн. Үрл. Яа. Амар атгач. Нэрс. Биш байна юу нэрс. Арцны үр идсэн яаж.
Арцны үр. Даас нэгэн тийш буусна. Ганц хоёр ханьс авчиад буух хэвээр байгаль руу өксөл ядраад ирэнгүүтээ шууд тонгоогоол витамин аваад идчих. Ханьсан битмий. Тэгсэн модон дээр ирсэн өнөө угаас танихаар юм байна л да. Ягаад тэр арц модон дээр ямар өмнөх нь байгалийн үрнээс нь хүртэл арц үртэй шүү дээ. Байгалийн арцсан дээр ямар өмнөх нь юу урах вэ? Нэрс урах. Нэрс гэх хөхөнгөтэй болох хошгорсон чи. Бүлтэрчлээ. Готын үндгээ ингээ хаяа бүлтрээд идэх байхгүй. За бид хэдийг урагшлах гэж хэвээр онгосон байна дөө. Энэ чи 9 жорын гоё юм ураа нөгөөдгөөс нь шуналтаа түүж ицэрэл таар. Энэ дахиад бөөрөлцгөн. Малина энэ шүү дээ. Энэ ургацсан байна. Энэ байна хараа. Бөөрөлцгөн гэдэг чинь Монголын зэрлэг бөөгөлцгөн. Яттай мэттэй Оросоос ирдэг нэг жинэл ягаан зүг час улаан молон байдаг л да. Энэ бол манай Монголын зэрлэг бөөрөлцгөн. Мам. Чийдэд үз. Гой. Яста. Таасарга. Би нэр хаширтсан шүү. Одоо ийш хаад байгаа. Хаад. Гүн түүг авчихсан бахтай. Ийм. Гойрч байгаа шүү. Амар. Будагта. Ингээ гар будаа хувцсандаа орол хувц будаа. Хөөе. Амар эсэл юм байна. Өстой. Хат тэр доор амар том хүрэнүүд харагдаж байна. Тааш буухад залхуу хөтөр. Үгүй нааш тоо. Долоог нэмрэх юм. Хэл нэг үзий да. Фак хордод өгч юм шүү дээ. Оонс таймер гоёсон. Амар гоё. Уг нэмэр. Нэмэртэй. Нэмэртэй биш. Үгүй юу чиглэл энийг уранлын амт юм уу? Шилмүсний амт юм уу? Яг гоё юм та. Ой. Тангаж өгөхгүй дөрөв нөө ич зүгээр ингээд явчих юм байна уу? Чааша. Миний Монгол баян ш тугасаа юм болгоно. Шилмүс гадараа. Яа. Яг дандаа энд очиод өлөнд ч өгөх гэдэг юм би. Би айгуул нэг янд энд явж байгаа өлөнд ч өгөх гэдэг өхөлөө хөргөөрөхгүй шүү. Ой ямар гоё минь арт март гэж юм шиг. Яа. Өглөө энэ ч зэрлэг юм те. Булдаг бол ингээд тайрж аваад хашааных байшингийн хан дээр хийгээд. Гэж юм шүү. Тэ ингээд энд нь суудалтай байл те. Гэцээ. Арт. Нэг фото гаргах. Модерн бурхан халдун арт. За. Той дэж гараа зураг авчаад би энэ гівчих уу. Түрүү гоё гэж бодосон. Ингэж юу л үзсэн юм дэр. Энэ чи одоо яг ингээ харах юм бол нөгөө төлөө өндөр бол юм. Уулын харалдаа том нурууны их царалдаа гараад иж байгаа хөөхгүй. Тэгэхээр амар амар өндөр дээр явж байгаа хөөхгүй. Тэгээ энэ одоо жаахан гайг болчлоо. Төрөөрөө тэр ийм их хэцүүд дөрөв өлдөөч нэмэр байхгүй. Хэцүү. Би тэгээ гутлаа буурсан огт би түрүүнийхээ нэмэн гуталтай явдаг ш. Энд чи амар хүнд одоо хөлөө өрөхөөс дургуул байд. Гутлнаас. Чөтгөрий. Хөөш. Чөтгөрийн зөвлөг наадхаа хараач. За би дотор нь отох. Зүүн зайлаач. Йоо, энэ чи нийл аалзан шүүс мүстэй ямар эвгүй юм бэ? Дотороос нь могоо гарч ийн шаачих юм шиг.
Эндээс авда. Зүг моос. Юу. Яа. Ингэсэн миний ингээ өсмөс өксөд ургацсан. Энэ нь ингээ сууж ийлээ. Мамыг хайт ирсэн чи. Гүзэн нөөжцөө. Тэг. Энэний голд. Тэг иймэрхүү арцтай моттой өнтөр могоо амир хөөд юм. Би могоноос хатгуулахаас болгоомжилж байна. Угаасаа. Тэгээ Чингис хаан ч гэсэн айгаад энэ рүү өсөж явахдаа мориноос буудгүй байсан гэсэн шүү дээ. Морь авч явах хэрэгтэй байсан байхгүй. Намар өөлөө үзэх. Дан тусцэг ингэ явж байгаа. Йоо. Модлонжингийн говьд илсэндээ гүрмэ. Матсан. Энэ жил модон дотор матаа. Миний бие бас игж байгаа. Урд насанд их нүгэл хийсэн бие хаа. Довлог. Тэгэл ингэ тамайдэл энэ матж явдаг. Яа одоо яг түрүүний доотлон хийсэн залуу үнэ хийсэн ба. Надад дотор жоохон махин ихтэй гайгүй. Модноос гарахаараа хэцүү гэсэн чинь уурдасаа таг их зуул. Чаус. Ман байж хоо. Одоо энэ чинь мостондоо залгаа 4 хөллөө. Яаж явах вэ? Бөөс. Айлтан байна. Биднес ингээ төрүүлээ гарцсан надаас. Надаас таргуу хүн байгаа. Надаас хөгшин хүн байгаа. Бид чинь лаг. Тэгсэн чинь би энд ингээ маяга. Тэгтээ мостондоо залгаад бүтэнтэй. Яа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэс Петролиум. Ухаалаг, хэмнэлт, урагшлах амьдрал. За амархасаа сууж гинөө. Орхон алдан уулын эзэл ус авдгуу түнэ. Уул усны ус авдаг сахиус бол эзэн Чингис хааны сүлд уршгэ. Тийм бол дотор хүн алс бол Улаанбаатарын хотоос ирж мөрөг залбирч золгож байна. Бах олон хямар нүүдээ явагдаа. Нэр мөрөө биччихв хүн дээр. Уг нь чи хямрын датсан дээр хүн чи нэрээ бичиж. Ана ганц нэгэнд битсэн байна. Бат чаргал гэж баа. Нэ чи би. Бичсэн байна. Сая энэгээр хөөрхөн хулан гарч ирээд өөдөө сар зогсоол. Боорц гэдэж үлээ. За тэгээ энэ уулас оонд үрсэн миний уудтай арцаана бадрага тэрэг авдаг. Арцаа бас өргөнөө. Энэ хүн сая таад өрсөн хүн өрсөн. Энэ асаах зориултаа лишээ тавьсан баг та. Асаа. Тэгээ арцгүй жунгасахаар уулын савдаг сахиуснууд тэрэнд их баярлдаг гэсэн. Яагаад гэвэл хүн ирж үнэр гаргахаар их баярлдаг. Тэр уул овооны орой дээр арх амсдаг бол хамгийн буруу нэг уулын орой дээр байж байгаа олон жил удагдсан тэрийн хий муу юмны сүнснүүд тэр архинд их дурлж идэг. Тэгээд тэр хундахтай арх руу норч тийгрээ. Тэгээд хэрийг уусан ер нь уул оройны овоо моон дээр шүн орой өнтер очиж ер нь уул овооны орой дээр арх гаргаж амсдаг хүмүүс архинд их донтож ортыг гэсэн гэж би сонссон. Тэгээд би тэр яг үнэн гэж бодод байгаа. Энэ тэгээ бас хамгийн анх намайг иржсэн үеэс айгүй өөрлөж. Энэ дууг нь хоёр том ийм том цул мөнгө аяг байсан энэ дэр. Тий. Мангар том цул мөнгө аяг. Тэгээд өргөл бүрлэгээс бүгд нь хураг аваа явчих. Тэгээд дээрэс нь нэг ийм юунууд тоомоо өсөг үтсэн бодвол нэг бөөнөр самарсан байх гэж бодчих. Тий. Сүүлийн үед нэг лаглаг тиймэрийн датцгүй юм биш. Тий лаглаг мэднэхий сүртэй бөөнөр гарч иж эндээс юм самраад эндхий уул ус самраад тэр хэцүү байна. За мэддэг чадaltaй тэнгэрийн мундаг бөөнөр нь чимээгүй тэгэл юмаа мэддээ сууж ихтэй мэдхгүй худлаа төвчгөөсөн нэг юм хогийн хар бөөнүүд харах Монголдохгүй ичлээ sorry уучлаарай.
Яад гэдэг ээжлэг. Юм чадахгүй мэдэхгүй нь ядаж тийм юмнууд нь худлаа мэднэмхээр тэгээд юугүй юм. Дарав төлөв зангүй. Тэгээд нэг өөрөө тодруулж одоолохгүй нөгөө юм мэдэхгүй үн чинь шинээр элдв янзын юм зохиогоод энэ тентхийн уул ус сүйтгэхэд бузарлаад яг нодлон бид хэдийг явж байгаа тэр юун дээр байсан шүү дээ нөгөө говийн ганцын юм жижигхэн нүдэн нууранд тий. Тэр эргэн дорнд 200 км газар ус байхгүй гэсэн чинь тэн дээр нь будаа цацаа хийцэн. Тэр нөгөө цацсан будаанууд нь арваанууд нь говийн бүлээхийн хэлс юу хоёрын дунд урагчж байгаа байхгүй. Тэгээ тэр тэн дээр өвс тойроод ургаа тэгэл тэр булгч чинь алга болох чинь байж байгаа байхгүй. Их мэтлэнгийн ингээд энэ тэндий худлаа тэр ээж хайрхан мархныг бол тэр бөөнөр сүйтгэж хэлээ. Энд очиж элдв янз юм углаад янз янз юм зохиож хийгээд лаг болох гэж ятсан хэдэн алтаас хэдэн бөөнөр. Мэддэг чаддаг бөөнөр чинь тэрийг тэнгэртэйгээ харьцаж хийчихэд мөр мөртөнгөө сууж идэг ш яг үннийг хэлэхэд л. Чингис хаан урч нөхсөн надаа. Ацаасаар гээд өгсөн. Урчин зүүдэн Чингис хаан ирлээ. Тэгээ баах юм яриад булдахгүй чи тэр шар жижгүүлт авч өгөрөө уруулан дээр асахгүй шүү. Тэгсэн. Гац тусчлаа. Гэхдээ энэ дээр тэр мөнгө аяг эдээ мэдээ бүх юмудыг иж төрийн дахлах даваа болгосны дараа энэ дээр 12 онд ирэхэд болоо та. Энд дэс жигтэйгэн дом тэвэр тогтохгүй том цул мөнгө аяг тахилганы янз янзын юмнууд байсан чи бүгдийг сайхан цэвэрлээд тэр цул мөнгө аягийн тэр алга болцсон байна. Харж яхад тэг хүн аваа явуулсан юм уу? Тэр доор ч гэсэн төрийн дахлахт аваа болголоо энэ гэсэн нэр мөрнүүдийн ухаад авцсан байл лээ. Тэгээ одоо тийм их атаархаад байгаа юм уу? Хорсоод байгаа юм уу? Яасан эсвэл ямар нэг юмд дургу хөрсөн юм. За ямар ч цоогоо асгаад 8 хүн байж байгаа гэсэн. 8 хүч. Нэг хүч, нэг хүн тасаас сая. Тэгээд энд тий. Нэг хүч асааж гарч ирээд ингээд 8 боллаа. Сайхан болноо. За. Харин энэ мөнгөний түүгээд авчдаг болцсон. Энэ чи ингээд ийм мөнгө ингээд аваалаатай ингээд бөөнөрөө илжирж ийсэн. Гайг болчих. Энэ дээр тахилганы ингээд ширээ сандлын ингээд дүүр хоолунд нь ингээд хөгцөрцөн. Амтан бууцын энэ төр байсан. Тэр мөнгө аяг маягнууд нь лав алга болцсон байна. Их мэтлэнгийн. Юу нөө тий бас түрүү хөдөлтөн дээр нэг юм ярьсан бурхан халдуун уулны энэ хавьяас түрүүн би бас хүн тайлбарлаж явах сонсч ирсэн. Энэ хавьяас нэг юм аягуусаа харагддаг. Энэ гол горих уулын гол горих яаж үүсдэг юм бэ гэсэн. Юуг эрдэмтэн тайлбарлаж байгааг сонсч ирсэн. Одоо энд байгаа энэ хад чулуунууд болохоор юу гэдэм бэ гэхээр доорын битүү том хадуудаар бүссэн юм усан сангууд байгаа. Тэгэхээр нөгөө өндөр уулын бүсд байж байгаа энэ уулын тагтанд байж байгаа ийм хад чулуунууд чи ийм хайрган хөсгийн ил бүтцүүч яадаг. Уулнаас орж ирсэн усыг бороогоор орж ирсэн усыг шууд чулуугаараа дамжуулаад энэ хөрсөн шороо хөрстэй газар бол ус нэвтрэхгүй шүү дээ. Тэгэхээр юм хадан хөрстэй газар шууд доошоос нэвтэрдэг. Тэгээ энэ ингээд цухуудсан байгаа энэ ил хэсгийн энэ хадан хөрснүүд чинь өөрөө юу яадаг хөр бүгдээрээ юм ус нэвчүүлэх юм селекц болж өгдөг. Одоо юм аквариум болж өгдөг. Тэгээ энэ дээр усан нэвчээд доороо доотлолтой байгаа юм тэгш гадаргуутай хадан дээр тулаад уулын голынхоо доогуур ингэж урсаж өгдөг. Одоо зүгээр энэ уулны шил хаанч ус ингээд тонгоогоод юм хадын ингэж чихээ тавих юм бол хөнгөнөө доор нь ус урч идэг. За тэр хөнгөнөх чимээ бол бороо орох бай бүр итгэвчдэг. Яг тэр энэ дээр буусан ус болгоо ингэж доошоо уруудаад хадаа юугаараа ингэж доошоо энэ доор байгаа аквариумаар уруудаад тэгээд өндөр уул болгоны ороолоос ус гардаг учир шалтгаан энэ байгаад байгаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэс Петролиум. Ухаалаг хэмнэлт, урагшлах амьдрал. Бурхан алдан уулынхаа оройдор гарч яд яг үндсэн чанга хороо болох энэ хэсэг дээр бол би гарахыг хүссэнгүй л дээ. Ягаад тэгэхээр сүүлд бас нэг хэсэг хэдэн эрдэмтдийн судалгаа яриаг сонсч байсан. За дээрэс нь уулзж яхад бас ярьж ирсэн битснэж бас уншсан. Бурхан алдан уулын Чингис хааны онгоцсон шаш одоо онгон хаан бай гэж за дээр үед японочууд хамгийн анх ирж 90-ад оны үеэр хайж ирсэн
Тэгэхээр тэрнээс хойш олон орны эрдэнэ тайж ирсэн л да. Манайхнаас зүгээр судалгааны үр дүнд бол энэ Чингис хааны онгон бол хизээч хинж хурж болохгүй гэсэн үеийн үед дархлаатай. За тэгээд Бурхан Алдан уулынхаа энэ орой дөр байдаг. За тэр нь цэвэр хүний гараар бүтсэн байж болцсон гэж энэ оройны энэ чулуу хэсгийг эрдэнэ судлаад үзсэн хэмжээ дамжаа за хайрцаглалт энэ олон юмнууд бий л дээ. Яг нууц товчоонд тэмдэглэж үлдсэн түүхээрээ олон за тэрнээс гаднаас луу алтан товч Чингис хааны холбогдлолтой мэдээ хэдэн 3-4 зохиолуудын нэгэнд байгаагаар бол Бурхан Алдан ууланд одоо Чингис хааныг онголоод за тэгээ буцах замдаа байсан хэдэн мянган зэргийг бүгдөрөнгө одоо унтаагаар нь бүгдийг хороосон. Тэрийг хороосон сэргүүдийг бас одоо тухайн хот байрж исэн хүрээ байсан газар нүүл буцаж ирэхэд тэр 300 сүүлднээс хороосон 300-ыг бас дахиад хороож ингэж Чингис хааны нууц одоо онгоцсон газрыг нууцсан гэсэн домогтой. Тэгээд энэ олон мянган цэргүүдийг амийн хороож энэ эзэн Чингисийн одоо шарлыг онгон нууцсан байдаг. Зүгээр бас түүхэнд зарим эрдэмтдийн судалсан за тэгээд домог мосоор бол дэлхийн 1-р дан Грекийн фараоныг ухснаас болсон 2-р дан Доглон Төмөр хааны булшийг Сталин хуж авсны дараа 2-р дан үүссэн. За дэлхийн 3-р дан одоо Чингис хааны онгоныг ухаж гаргавал дэлхийн 3-р дан үүснэ гэсэн ийм одоо домогч ус байдаг. За тэрнтэй бас холбоотойгоор сая ярьж л байлаа л да. Ямар ч аль ч улсын одоо манай Монголын ерөнхийлөгч бай, ерөнхий сайд бай хинч байлаа гэсэн Бурхан Алдан уулын оройд энэ дээр одоо Чингисийн онгон маань үнэхээр байгаа бол энийг аль ч ерөнхий сайд бол хуулахгүй бах оо ийм зориг бастай Монгол хүнд байхгүй бах. Тэгэхээр энэ Монгол хүний сэтгэл зүрхний гүнд байж байгаа онгон багшин гэдэг энэ хамгаалалттай ийм юм бол одоо тэгэхэд бол бас арайч нэг бусдыг яриад хулчихгүй бах л та. Тэгэхээр энэ чинь бас ганц юм шүү дээ. Дэлхийн дайны хаан байсан хүнд чинь. Тэгээ тийм учраас энэ орой дээр ууг нь бол яг энэ төвсдгийг орой дээр гарч ирэх хүсэл байсан боловч одоо орой дээр гарахгүй шийдэ. Нэрээ үнэхээр энэ доор Чингис хааны маань эзэн Чингис хааны маань онгон шарил зогцос байгаа бол би тэн дээр нь гутлаараа гიშгэ явж ирж байна. Дүүцэн дэнэрсэн хэрэг болчих واخ гэж бодоод тэгээ наанаас нь сайхан уул ус аваандаа мөргөд залбирч чаад тэгээд буцъя гэж бодож байна. За тэгээд энэ дээр ч одоо тэгээд мөргөх тал байхгүй тэг. Өвдгийн маань чулуу аваачих واخ. За ингээд буцсан та. За нэвтрүүлгийн хаан энэ удаагийн дугаараар хан хинтийн нуруунд орших Бурхан Алдан ууланд бас очлоо. За тэгээд миний сансныг бодвол нэлээд хүнд хэцүү аял болсон. Олон хүмүүс Бурхан Алдан дээр гараад ирлээ. Бурхан Алданд очлоо гэж ярьдаг. Зөв хотын бидэнд байнгын шиндэл сандал ширээ за тэгэл ширээнээс ширээ сандлаас сандал машинаас машин дамжиж явдаг усуд бол бас цочир алхалтай байлаа. Уулын оройгоо өөд за баг миний тооцоосноор баг 50 шихам градус 60 шихам градусын өндөр өөд дөрвөлтөд мацагтаа мацаад явсаар гад өндөр уулын одоо модон дундуур хар өстөгөө хойлолдоод явсаар гад арай хийж орой дээр нь гартал орой дээр нь том тавцсан дэвсэг тэгээд тэрний гацаат дээр дахиад тэр хэмжээний өндөр уул байсан. Хаан буугуулж тийм лээ зургийн багаа явуулчаад өөрөө суугаад үлддэг ч юм уу. Эсвэл энэ жимсэн дунд нь жимс түгээд идчихэдэг ч юм уу гэсэн бодол байсан боловч тэгээд яалтчгүй одоо нэвтрүүлгийн ирэхээр сэтгүүлчний хөтлөгчний хариуцлагасаар Бурхан Алдан ууланда гарсан. За хоёрдугаарт бас энэ удаа хугацаанд бас эр хүний мөрөөдөл бол бас энэ Бурхан Алдан орой дээр гарч Чингис хааныхаа очсон газарт очие гэж бодож ирсэн. Тэрнээсээ гадна Бурхан Алданы орой дээр гараад дахиад орой дээр нэг 60 орчим метрийн өндөр дээр дахиад орой байсан. Тэн дээр нь гарах гэсэн боловч дрон камераар нисдэг камераар нисгээд харахад бол тэр хүний гараар хийсэн юм шиг харагдангууд нь бас Чингис хааны маань шарлын дотор байгаа юм болов. Тэгвэл одоо их эзэн хааныхаа дэлхийн дайдыг эзэн хаанаа шарил дээр гарч гიშг хааш юмдэ гэж одоо гарсангүй. Хүнд хэцүү боловч эр хүний зорж үзэх ёстой маань тэнд бол өөрийн ирэхгүй уулын орой дээр гарахад бол хүндлэл, бишрэл, эзэн их хаанаа бахархал, Монгол хүн бол төрсөндөө бахархал, омгшил цээж дүүрэн байлаа ингээд уулын орой дээрс маш их одоо тэнгэрийн ирч хүчээр, их орныхоо ирч хүчээр, газар дэлхийнхээ ирч хүчээр зэнэлдээд
одоо ингээд эндээс буцах гэж байна. За бидний хүлээж авч дайлцсан азаа найздаа ихнэр өнрөөд нь за Монгол улсын начин цолоо 5 удаа хамгаалсан Төв аймгийн төмөр үлд нагнаад орж байгаа. Түүнийг эрүүлийнхэн тэгээд бүгдөөрэнд нь одоо баярсан таласнаа илэрхийлье гэд нэвтрүүлгийг хүлээж авч үзсэн үзэгч та бүхэнд ч гэсэн Монгол хүн болж төрсний чинь төлөө аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Тэс Петролиум ухаалаг хэмнэлт урагшлах амьдрал